энгийн ундны усны үе аршаан болно гэдгийн ялгаа нь юу юм бэ гэдэг. Гурс орлоо харах хүрсэл гэдэг он шиг тавина. Ямар шинжүүд илрээд идэг бол за нэрээ би нэг эмчд очиог. Одоо астмтай хүмүүсүүдийн хамгийн их одоо доголдоод ер нь алдах гад байдаг зүйл маань бол Сайн байцгааны өрхөн мөндөд сонсогчдоо, сайн байцгааны өрхөн мөндөд үзэгчдээ. Цахимж подкастын шинэ дугаар эхлэхэд бэлэн болоод байна. За өнөөдрийн дугаар дээр шаргалжуутын аршаан эмчилгээ гэсэн сэдвээр ярилцахаар анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургууль, анагаах ухааны сургуулийн уушиг харшил судлалын тэнхимийн багш Дэнсэн Болгошийг зочноор орсон байгаа. За танд энэ өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. Сайн байна уу та сайхан. Өдрийг сайхан өнгөрөөж байна. Сайхан. За тэгэхээр өнөөдөр хоёулаа их гоё хүмүүс сонирхох сэдв гэж би бодож байна. Тэгээд хүмүүс ч гэлтгүй ер нь хүн төрөлхтний сонирхож ирсэн сэдв гэж би бас хөвдөө бодоод байгаа. Яагаад гэвэл аршаан одоо хүн төрөлхтөн бол өөрөө мөнхийн амьдралыг эрт дээр үеэсээ хайж ирсэн. За ингээд мөнхийн одоо аршаан гэж юм байна уу гэж хайж эхэлсэн. За үнэхээр одоо энэ ертөнц бол мөнх ус юм байна. Мөнхийн юм гэж өдрөөсөө байхгүй юм байна. Гэхдээ хүний амьдралыг уртсахдаг зүйлүүд бол бас байдгийн байна. Тэрэнд бол аршаан гэж юм байдгийн байна гэдэг зүйлүүдийг одоо олон мянган жил одоо туршлагаараа судалгаагаар нотлогдоод ирсэн болохоор өнөөдөр энэ аршаан гэдэг зүйлийг ярих гэж байгаадаа бас надад бол их сонирхолтой байна. Тэгээд танаас бас эхний асуултаа аршаан гэж яг бас юу хэлээд ийн тэр талаас ойл яриагаа эхэлье. Сонирхолтой асуулт байна тийм. Тэгэхээр аршаан одоо бидний эми их бол одоо ус юм аа гэл тийм бид нар усаар ариусаж усаар одоо эмчилгээг хийж одоо гүйлгээс суулгалаа хамгийн эхлээл усыг одоо бид нар хэрэгжилжсэн. Тэгэхээр энэ аршаан гэдэг бол усны л бас нэг хэлбэр. Тэгэхээр энэ бид нар бүр одоо хүн төрөлхтөө үүсэж анх ихснээсээ хойш бид нар аршааныг одоо им болгон ашиглаж иржсэн байна гэж одоо миний хувьд бол бодож үзэж явдаа шүү дээ. Яг үнэ. Би бас ингээд тантай ярилцахад яж бас энэ ном эднэр хуучны юмуд ингээ харж яхад аршаан гэдэг бол за ингээд уламж тангаах хуан дээр чи ингээд яхад Амрита гэдэг одоо юм санскрит. Тэгээ бидний нөгөө аршаан гэдэг дуудлага нь бол бас энэ энтхгээс холбоотой дуудлага нь болохоор расуана гэсэн үг байдаг юм лээ. Тэгэл тэр нь явсаар гол Монголд аршаан гэд болоод ирсэн юм. Тэгээд дуудлагаараа тэгж орж ирсэн юм байна гэдгийг бас энэ ном дээрээс ойлголоо. Тэгээ бас манай үзэгчд бас хоёул яг энэ аршааныг би бас ганцхан танаар яриулахаас илүү хоёул ингээд бас тал талаасаа хүмүүс таны мэдхүн юм яриад явчих гэсэн бодлоор ярьж байгаа шүү. Тэгээ нөгөө хүмүүс их асуугаад энгийн ундны усны үе аршаан болно гэдгийн ялгаа нь юу юм бэ гэдгийг их асуугаад ирсэн. Тэгээд би бас тэр талаас нь судлаад ингээ явахд бол мэдээж аршаан байна гэдэгт бол нэг хид хідэн зүйлүүдийг л илүү авч үзээд идэх юм бэл. Ундны одоо мэдээж энгийн уснасаа гадна. За энд бол нэгт бол энэ химийн найрлага бүтц найрлагууд нь бол арай өөр байх хэвээр илүү одоо эмчилгээний хэмжээнд хүртэл одоо агуулмж агуулмж. За хоёрт нь бол температурын хувьд бол бас өөр байдаг. За хүүтэй аршаан гэж байдаг, халуун аршаан гэж байдаг. Халуун аршаан гэхэд бол бүр 80-90% одоо хэмтэй хүртэл Цельсийн хэмтэй хүртэл гарч ирдэг гэдэг. Температурын хувьд бол их чухал юм байлээ. За гурав дахь нэг зүйл бол энд бол нөгөө био идэвхт нэгдлүүд бас нэмэлтээр агуулгадчихэдэг гэдгээрээ бас онцлог. За дөрөв дэх нэг зүйл бол нөгөө бидний одоо pH гэж их одоо усан дээр яриад байдаг. Энэ одоо хүчилжилт шүлтжилтийн орчин бас ямар байгаагаас илүү хүнд одоо тустай байх. За дээрэс нь гурав дахь нэг зүйл, дөрөв дэх нэг зүйл бол хийн агуулмж гэдэг. Энэ зүйл нөгөө энгийн ундны уснаас илүү одоо зохистой харьцаагаар илүү өндөр одоо агуулмжтай гарч ирээд байдаг. Тэгээ оргилж гарч ирээд байдаг. Ундраагаасаа гарч ирдэг гэдэг утгаараа илүү ангаах за ийм өвдөстэй байдаг юм байна гэдэг ийм зүйлүүд илүү явдаг юм байлээ. Тэгэхээр хоёулангийн хувьд бол бас Монгол оронд ер нь та аршаан талаас ерөнхийдөө яг хувийн талаас ер нь ямар аршаанд одоо үйлчлүүлж бас давхар өөрөө эмч хүний хувьд ямар аршаан талын юмнуудыг судалж яв. Тий одоо нөгөө хуужирт аршаан дээр нэ очиж исэн. Авраг тусан аршаан суйль дээр очиж исэн. За тэгээ хамгийн сүүлдээ шаргалзууд аршаан суйль дээр очиж исэн. Тэгээд тэндээс нэг анзаарчихсан зүйл бол яг таны сая хэлсэн тий одоо ингээд яг тэр аршаан байгаа газраа өөрөө ингээд ийм онцлогтой юм байна. Тэгэхээр ингээд манайхан чинь одоо яг нөгөө авраг тусангоос ингээд нөгөө шороог ингээд аваад ирдэг. Шаврыг аваад ирдэг тий. Тэгтэл тэр аваад ирэхээр энд ямар ч одоо нөгөө үр дүн байхгүй. Тэгэхээр яг тэр тухайн байгалийн цохилгоондоо өөрийнхөө тэр одоо био идэвхтэй байдлаа хадгалж байж бидний одоо биед ороод одоо яг тэр одоо бодис солилцоод маань орж бие махбодыг илаашурд юм байна гэж одоо харах ухаандаа ойлгоод байгаа байхгүй. Тэгэхээр яг тэр газраа одоо
хүүхэд авах чинь тэр аршаанд бол яг л одоо нөгөө аршааны хор гарсны дараа тий яг цаг тухайн мөчт нь очдог хамаагүй очичлгүй хийн харивтна эсвэл одоо улам хүндрэн гэдэг ч юм уу тий тэгээд тэр цогцолгоо нь бол тухайн хүний биеийн байдал ямар байгааг тэрнтэйгээ уялдаад тэгээ хэрхэн яаж хэрэглэх үү гэдэг нь тухайн одоо байгалийн одоо тэр нэг сайхан одоо иж шид гэж хэлж болохоор тий тэр нь одоо биедээ шингэдэг. Тэрнээс одоо зөвгөө тавчирснараа бид нар бол одоо боломжгүй юм байна. Тэгээд энэ ч одоогийн залуучуудад маань бас одоо нөгөө байгаль ихээ хамгаалах, тэр газрыг унган төрхөөр нь хадгалах, яаж одоо нөөцийг зөв одоо үр дүнтэй ашигтай хэрэглэх үү, уламжлах уу гэдэг бас нэг том асуудал байт юм болоо гэж боддог байгаа шүү дээ. Яг үнэ. Би бас өмнө бас нэг юм эрсдэлтэй холбоотой аршааны талаар нэвтрүүлэг судалгаа хийгээ явж байгаад Пакистаны одоо нэг одоо тосхоныхын өндөр насалдаг гинэ. Хуунзаа гэдэг тосхон. Тэгээ яасан чи тэднийг судлаад үзсэн чинь ундны устай буюу тэд нэр уудаг ус нь одоо яг юм булгаас ундаг аршаа уцгаадаг тийм цөөхөн ард түмэн. Тэгээд тэдний ундны усыг бас судлаад үзсэн чинь тэр усанд нь түрүүнийг хоёул хэлжсэн нэг аршаанд бол хийн агуулмж бас байдгаа энгийн ундны уснаас. Тэнгүү тэд нэр янгууд ус төрөгчийн ионы агуулмж их өндөр байдаг юм байна. Тэнгүүд энэ аршаан дээр ч гэсэн бас нэг байх ёстой юм энгийн ундны уснаас ус төрөгчийн ионы агуулмж их өндөр байдаг юм л. Тэгэхээр яг нөгөө газар дээр нь очиод уух ёстой гэдэг шүү дээ тий. Одоо аваад ирчихээр савн тэгээд тий нэг амтныг жал өрөвчдөг шүү дээ. Тэгэхээр тэр хийн агуулмж чи өөрөө задраа сарнаад явчихдаг болохоор яг л тэр аршааныг бол тэр нутагт нь тэр газарт нь ууж иж бас яг үндсэн юм нь явдаг юм байна гэдгийг хүртэл Пакистаны Хунза гэж нутгийнхны бас юм дээрээс гарсан байсан. Тэгээд бас энэ Монгол орны аршааны талаар ингээд сонирхол явж хахад одоо социализмын үед ч ер нь аршааны судалгаал маш их хийсэн юм байна. Тэгээд Монгол оронд яг социализмын үед бол яг бүр ингээд суурь судалгаа юмнууд нь хийсэн нь бол 230 одоо аршааныг бол судалж 21 одоогийн харвал 21 аймгийн бүс болгонд ингээд судлаад тэгээд яхад л судлагдаагүй үлдсэн 100 гаруй төрлийн одоо аршаан үлдлээ гэж одоо социализмын үед л үзчихсэн байгаа. Тэгэхээр Монгол орн бол ямар их энэ одоо аршааны баялаг судлагдах үнэтэй орн бэ гэдэг нь бас харагдах байх. Тэгээ өнөөдөр бас соёлынгийн ярих гад илүү тодтогч ярих гэж байгаа энэ зүйл бол энэ олон аршаануудаас илүү Баян онгор аймагт байдаг шаргалжуутын аршаан гэдгийг хоёул илүү тодтогод явъя гэдгийг онцлсан байгаа. Тэгэхээр та яг энэ шаргалжуутын аршааны үг түүхээс бас үзэгч сонсогчд маань ярьж өгөөч. Тий, шаргалзуут одоо би өөрөө Баян онгорын. Тийм. Тэгээд манай өвөө Жүлтэм гэдэг одоо яг одоо ламын гигэний хийд гэдэг тийм. Ламын гигэний хийдийн одоо яг тэр туурийг сахиж насаараа сахиж одоо хурламын таслаагүй тэр одоо буянтай хоёр буурлын үр сад нь явж байгаа. Тийм. Тэгээд манай өвөө эмээ хоёр маань ингээд хүүхэд байхад энэ гигантнуудын талаар маш их ярьдаг байсан. Тэгээ ингээд ламын гигэний хамгийн анх дугаар дүр одоо 1600-аад он гэсэн үг тийм 300 гаруй жилийн өмнө Лувсан занзан жанцсан гэж маш их сайхан тийм номтой хүн байсан, эрдэмтэй хүн байсан. Тэгээ энэ хүн бол одоо аршааныг одоо шаргалзуутын аршааныг нээж байсан. Тэгээд үүнээс үе уламжлаад одоо 8 дугаар дүр гэдэг хоошо дөрүүдтэй ингэж үе уламжилж одоо ярьж явжсэн гэсэн юм гоё үлгэр шиг зүйлийг манай өвөө ярьдаг байсан. Тэгээд тухайн үед нь ингээд манай өвөө ингээ ярихад шаргалзуутын аршаанд одоо явсан хүнтэй астмтай одоо зээжин шуугдаг тэр хүмүүс бол явсан тохиолдолд 3 жилдээ астм хөдөлтгүй гэд. Тэгээд тэр маань ч одоо ч гэсэн ард түмний дунд бол яриа болоод яриа байдаг шүү дээ тий. Тэгээ яагаад ч би бүр өөр их гайхаад байгаа. Би өөр яагаад уушгины амжилсан. Тийм байна тий. Тэгээ яагаад одоо хүүхэд байхдаа тэр одоо ингээд аршаан одоо явхаараа тэр астм хөдлөхгүй болдог гэдэг тэр одоо нэг асуулт ингээд дандаа ингээд өөрийн мэдлгүй явдаг л байсан байгаа байхгүй. Тэгээ ингээд нөгөө яагаад гэдэг асуулт чи өөрөө бас дараагийнхаа хийх ажлыг одоо ингээд сонирхол явж байгаа. Тийм их сонин. Тэгэхээр тэр ингээд тэр одоо бодоход тэр аршаа өөрөө их эд шидтэй. Тэгээд яг одоо тэр хорн гарсан үед нь гаргана гэл их одоо их том жаягийн талаар их ярьдаг байсан. Тэгээд тухайн үед бүр сайн сонсож байгаа байсан юм л да гэж бодсон. Тэгээд хөгштийнхөө үгийг бас дутуу сонсдог тийм. Тэгэхээр бол яг бас энэ Монголын одоо яг энэ шаргалжуутын аршааныг одоо яг анх нээсэн хүн бол үнэхээр яа харахгүй одоо ламын гигэн Лувсан танцсан жанцсан гэж гигэнтэн бас нээгээд дараа одоо гигэнтний дөрүүд нь бас хөгжүүлээ судалгааг нь хүртэл хийж ирсэн юм билий. Би бас яаж хагаад 2 дугаар дүр нь гэхэд бол энтхээс 2 том эрдэмтний одоо арш одоо залгаад үрж авчираад
Тэгээд судалгаа хийхэд 64 төрлийн өвчнийг ангаах 108 одоо булаг одоо юу байна гэж тогтоож эргэтэн болгоноор харин тэгж гаргаж ирсэн гэдэг. За 3 дугаар дүр нэхэд л одоо дахиад төвдөөс ласаас одоо яг эмч маранбуудыг авчираад илүү нэг уламжлал ангаах талаас хүний эмчилгээнд яаж одоо тус өгөх вэ гэдэг талаас нь судалгаа хийгээд ингэ явж байсан гэдэг. За ингээл орчин цагт тэгэхээр сая түрүү хэлсэн те нөгөө социализмын үед болохоор илүү орц найрлагууд нь юу байна, энд эрдэс үеийн агуулмж юу байна гэдгийг судалсан гэдэг. Тэгэхээр үнэхээр энэ шаргалжуутын аршин бол үе үедээ судлагдж ирсэн одоо үнэхээр ийм 300 гаруй жилээ тэрнээс ч өмнө байхыг үсэхгүй тийм. Тэгээ одоо хамгийн анхны одоо нөгөө академик байгууллагыг үүсгэн байгуулагдсан. Тэгээ отчийн одоо сургуулийг одоо яг тэр энэ лам гигэний хийд дээр үүсгэн байгуулснаар одоо Монголын одоо дээд боловсролын яг үнэ одоо анхны мамлагдсан хэд байгуулагдсан гэх. Тэгэхээр зэрэгээ бас л одоо нөгөө айл эртнээс л бид системтэй болоод ирсэн байгаа байхгүй тий. Тэгтэл одоо л бид нар дөнгөж одоо нөгөө бакалавр зэрэгтэй болж байгаа юм шиг бодоод байхад айл эзэний одоо дээдсүүд маань бол ингэж одоо системтэйгээр сурдээ шүү. Хүнийг ингэж яг одоо отож маарам гэж онцолдсон шүү гэдгийг аягүй сайхан гаргаж өгсөн байгаа тий. Яг үнэ. Тэгэхээр нөгөө энд ингээд судалгаа хийгээд ээж тэгээд одоо яг энэ таныг баг байхад л одоо ингээд уушгинд сайн астмыг ингээд одоо илааршуулдаг шүү гэдэг ингээд аман юм чинь тухайн үед судлагдаад ингээд явсаар байгаад ирцсэн байж. Тэгэхээр одоо та бас яг өөрөө уушгины эмч хүний хувьд одоо яг энэ зүйлүүдтэйгээр ирнэ судалгаа юмнуудыг хэр холбож хийж байна. Тийм тэгэхээр одоо бидний одоо яг энэ үеэс өмнө нь бол одоо шаргалзуут аршин суурь маань 70 жилийн төвхтэй тийм энэ жил 70 жилийн хойгоо байсан. Тэгэхээр энэ 70 жилийн хугацаанд тэнд ажиллаж исэн бүхэл эмчтэр маань энийг бол одоо биднэрт үйлүүлж өвлж одоо дамжуулж ирсэн тий одоо бүрний эмч гээл маш алдартай хүн байгаа. Бүрний эмчийн багш нь одоо би нэрийн сайн санахгүй байна. Одоо нэг хөгшин байдаг байсан. Тэгээ тэр хөгшин лам болохоор одоо яг энэ 108 аршааныг хизээ яаж хэрэглэх вэ гэдгийг мэддэг байсан тийм одоо мундаг лам хүн байсан. Тэгээд манай өвөө болохоор энэ одоо хүний эрдмийг хин нэгэн сураасай. Одоо тэгээд энэ сурсан хүн нь цаашаа дамжуулна гэж одоо нэг тийм яриа байдаг байсан. Тэгээд тэрийг одоо хамгийн их одоо сайн сонсож мэдэж авсан юм ч бол би бол бүрний эмч байх гэж боддог. Тэгээд бүрний эмч дээр нэг очиж уулзахсаа гэж л таарахгүй тэгээд зөөрүүл тавьгаад яваад байдаг шүү дээ тийм. Тэгэхээр та нэгт бол өөрөө уушгины эмч одоо таны одоо хувь тавилан их сонирхол юм шиг санагдав. Өвөө нь одоо яг тэнд одоо ламын гэгэний одоо ингээд хийдийн ингээ өвлүүлээд уламжлаад захиад ингээ яасан. Тэгээд дээрэс нь аршаантай яг ойрхон. Тэгээд та өөрөө уушгины эмч болцсон. Одоо эргээд бас энэ шаргалжуутын аршаан дээр бас ийм судалгаа юмнууд дээр хүртэл оролцоод явж байна гэхээр их сонирхолтой санагдав. Тэгэхээр яг одоо энэ ажлыг манай уушгины эмч одоо улсын 1-р төвөмлөгийн эмч ажиллаж байж одоо зэрлэнтэй үндэсний төвийн дарга захирал анхуулт эмч маань бол хамгийн ихний одоо нэг 20 хүн дээр одоо яг одоо орчин үеийн байдлаар нь судалгаа хийж үзээд тэгээ яг дөөний хийсэн судалгааны ажлыг харахад маш ийм сонирхолтой үр дүн гараад тэгээ энийг одоо шаргалзуут маань уушгины эмч нартай манайх ийм урд нь одоо яг диабетийн хөтөлбөр ингээ хэрэгжүүлж байсан чихрийн шижингийн тэгээ ер нь одоо ингээд астмаараа бид нар ийм хөгжүүлэх хэрэгтэй байна гэхэд нь наадхаа одоо ерөөсөө цаг нь болсон юм байна бид нар ингээд ямар ч байсан одоо бид нар судалгааны ажлыг хэрхэн яаж хийж байгаа тэр загвартаа оруулаад ер нь бол бид нар хийхгүй бол мэдээч хэрэг хойно хин нэгэн хийн штэ яг бид нар байгаа цаг хугацаанд өөрсдийнх нь боломжийн хэмжээгээр хийх ёстой болов гэдэг байдлаар тэгээ сая одоо 5 сард хамгийн анхны хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Шаргалжуут дээр астмын хөтөлбөр гэсэн үг үү? Тэгээд энэ хөтөлбөр маань болохоор ингээд эхлээд яг эмчилгээнд явхаас өмнө хүмүүсээ үзчихэж байгаа. За. Тэгээд яг тэндээ бол ингээд бид нар ингээд яг аршааныхаа утлаг эмчилгээ тий заримдаа дөргөнтэй массаж эднэргээ хийн өглөө нь дахиад яг эрүүл мэндийн боловсрал одоо астмын боловсрал гэж бас айгүй том хэсэг байгаа. Тэгээ астмын боловсрал одоо астм гэж юу юм, яаж оншилтын, ямар аюултай шинж тэмдэг илэрдیں, ямар эмүүдийг хэрэглэдیں, та өөрийгөө яаж хяндیں гэдэг ийм байдлаар системтэйгээр хүмүүстэй эрүүл мэндийн боловсрал болгоод за тэгээ тэрийг бол ингээд 10 хоногийн дотор ингээд өдөр болго явж байгаа гэсэн. Тэгээд дахиад одоо энэ маань өөрөө архаг хүч учраас амьсгалын одоо үндсэн болон туслах булчингуудын хүч сулраад ирдэг.
Тэгэхээр энэний одоо яг үндсэн эмчилгээний гол хэсэг болохоор яг одоо тэр булчингийн хүчийг яаж сайжруулах уу тий ачаалт авах чадварыг яаж сайжруулах уу гэсэн энэ одоо хөдөлгөөн цэцлийн эмчилгээтэй хамтраад ингээд явсан ингээ 10 хоногийн бүтэн хоолтой тий ингээд одоо бүх хоол эмчилгээ гэсэн юм цогцоор нь ингэж бүнд нь одоо нэг анги үсгээд тэгээ 10 хоног нөгөө хүмүүсийн эмчилж байгаа. За их сонирхолтой юм байна. Би эндээс нөгөө танаас эхлээд төрүүлээд нэг ийм асууч гэж бодлоо уучлаарай. Одоо шаргалжуутын одоо аршин бол маш олон одоо зүйлд бол сайн. Тэ энийг бол 108 хэрэгтэй. 108 одоо ийм аршин байна. Тэгээ тэн дундаас бол ингээд олон одоо үр дүнгээс гарч ирснээс та бүхэн бол яг энэ одоо амьсгалын замын одоо өвчлөл за тэн дундаа астмтай холбоод бүр яг эрдэм шинжилгээний судалгаанууд хийж байгаа юм байна гэж би ойлгож байна. Тэгэхээр бас яг энийг сонсож байгаа үзэж байгаа хүмүүстэй хоёлаа эхлээд энэ астм гэж одоо яг ямар өвчин байна. За Улаанбаатарт амьдарч байгаа нөхдүүд бол одоо бараг толгой дараалан бронхиттэй болцсон байх гэж би боддгийн. Тэ одоо тамхи татдаггүй ч гэсэн одоо энэ агаарын бохирдолтой холбоотойгоор. Тэгэхээр энэ бронхит гэж бас яг ямар зүйлийн хэлээд астм гэж яг ямар энэ хоёр ижил юм уу эсвэл тусдаа өөр юм байдаг юм уу? Таны талаас нь бас гоё үзэгчд маань тайлбарлаж өгч. За астм нь бол одоо хоёулаа амьсгал дамжуулах зам юм гээд. Одоо бид нар нөгөө яг агаарыг дамжуулж биед оруулах ахийн солилцоо оролцуулах одоо хэсэг гэсэн үндэс гэж байгаа тийм. Тэгэхээр астм гэдэг бол яг одоо гуурсан хоолой малын уушгаар ярих юм бол бид нар гуурсан хоолой гэдэг. Тэр хэсэг дээр нь гаднаас нь харшлын болон харшлын бус хүчин зүйл нөлөөснөөр гуурсан хоолой хүчтэй агшаад ханиалгах, амьсгаадах, бачуурах шинжийн илүү давмгайлна илэрдэг. Одоо тэгээ буцаад эргээс сулраад хэвийн болдог ийм онцлогтой. Бронхит буюу гуурсан хоолой харахаг үрсэл гэж байгаа тийм. Энэ болохоор тухайн хүн одоо 2 жил дараалаад 3 сарын хугацаанд одоо ханиалгад цэр гаргасан ийм өгүүлэмжтэй байх юм бол гуурсан хоолой харахаг үрсэл. Тэгэхээр нөгөө манайхан одоо юу гэдэг эрентгийн зурган дээр гуурсан хоолой одоо уушгины зураглал ихссэн гингүүтэл шууд бронхит болгоод байгаа тийм. Тэгэхээр энэ маань бол бас арай учир дутагдaltaй байх нь. Тэгэхээр гол нь яг тэр гуурсан хоолой дээр үрслийн процесс явагдаад тэр маань одоо бидний намраас гэж үүдэг тийм. Тэр одоо гаднаас орж ирсэн тэр агаарын бохирдол юу гэдгийг тэр эдрийг цэвэрлээд гаргаж яадаг тэр эсийн үйл ажиллагаа дарангуйлагдах ч гэдэм үү сулрах ч гэдэм үү те энэс болоод тухайн хүн маань 2 жил дараалаад 3 сарын хугацаанд ханиалгасан. Тэгэхээр өвлийн 3 сар ч гэдэм үү те. Тэгэхээр энэ жил дараа жил 2 жил дараалаад одоо өвлийн сардаа ерөнхийдөө ханиалгад цэр гараад байгаа гэх юм бол бид нэг гурс олоо харахаг үрсэл гэдэг оншийг тавина. Тийм. Тэгэхээр яг энэ дээр бол одоо хүн болгон одоо агаарын бүртлэл угаасаа тэгэл бүхэл эргэтэн системдэл нөлөөлнө шүү дээ. Яг орж байгаа зам нь амьслын зам тий. Гэтэл бид л одоо ингээл арьс үс нүд хөмсөг юу гэдэг одоо хүрэлцэж болох бүх эргэтнэрэл бид агаарын бүртлэл хүртэж байгаа. Тэгээ энэ маань бол өөрөө амьслын замаар давмгайлаад орсон мөртлөө цаана системийн нөлөө үзүүлж байгаа. Тэр системийн нөлөө гэдэг дээр бол яг амьслын замын эмгүүд нөлөө байна. Үүний цаана дахиад одоо зүрх судасны өвчлөлийн сэдрэл, хүндрэл те. За дахиад одоо нэгэнт цуснд яваад орж байгаа учраас бид нэг хоргоожүүлэх хэрэгтнүүдтэй холбоотойгоор элэг бөөрийн үйл ажиллагаа гээл явагдана. Тэгэхээр энэ бол бас л судлах том гэсэн үг тийм. Тэгэхээр бол одоо бронхит бол илүү их архаг явцтай өвчлөл байх нь астм бол одоо их хурц явцтай тий одоо маш хүчтэйгэр шинж тэмдэг гинт илрээл буцаад хэвэн болж аж болдог. Гинт илрэхдээ одоо ямар одоо шинжүүд илрүүл за астм болоод эхлэх үедээ гэж бодох уу юм. Ер нь бол нөгөө харшлын болон харшлын бус шалтгаантай гэдэг чинь тий. Тэгэхээр удмын урдл байдал гэж байна. Тэгэхээр одоо эцэг их нь одоо хин нэг нь астмтай бол тухайн хүүхэд астмаар өвдөх магадлал нь илүү хөвтнө. Хоёлаа бол бүр одоо илүү астмаар өвднө гэдэг ч юм уу те. Тэгэхээр удмын урдл байдал дээр нь шалтгааны хүчин зүйл нөлөөснөр бол астм хүчээ явна. За дахиад нөгөө хүүхэд байхдаа диатез юм уу эсвэл одоо псориаз гэж ярьдаг те. Тийм одоо харшлын одоо өгүүлэмжтэй хүүхдүүд маань бол бас одоо өвдөх эрсдлүүд бол нэмэгдээд ирдэг. За тэгээд нөгөө талаараа бас одоо юу гэдэг 50 дээш насныханд ажлын хөдөлмөрийн нөхцөлтэй холбоотойгоор бас мэргэжил хаалга астм гэж бас орж иж болно. Тэгэхээр одоо тухайн хүний урдл байдал ямар байна уу, шалтгааны хүчин зүйлд хэрэг ойрхон өртөөд байна уу, тэрнээсээ болоод үүснэ. Гол нь астм нь өөрөө буцаад эргэж хэвэн болдог. Гэхдээ энэ өөрчлөлт маань байнга үргэлжлээд яваад байх юм бол нөгөө гурсан хоолой маань эргэшгүй өөрчлөлтөнд ороод ирэхээр одоо архаг үрсэл гэдэг уушгины хараа бүлэрт өвчин гэдэг англи руугаа ороод явдаг. Тэгэхээр одоо хүнд бол өөрийнх нь нэг юм удмын суур одоо нөлөөлөх одоо гол одоо үзүүлэлтүүд нь байж байгаа. Тэн дээрэс нь одоо бас түрүүний хэлсэн нөлөөлөх хүчин зүйлсүүд нөлөөлчихөөр тэр гуурсан хоолой
огцом агшчих нь байна. Агш нь тийм. Тэгэхээр нөгөө бид нар чинь тэрүүгээрэл амьсгаа авч байгаа болохоор амьсгалахад их бэрхтээ болоод боогдоод тий хий ханаалгана. Цээж тавчтана. Тэгээ энэ маань одоо яг нөгөө парасимпатик мэдрэлгээ те шүн үүрээр илүү бачуур шинж гэдэг ч юм уу те. Тэгэхээр астмтай хүмүүс маань шүндөө одоо сүүлийн 17 одоо 4-7 хоногийн туршид 2-оос дээш удаа шүн бачуурч сэрж гин үү. За өдрийн цагаар одоо бачуурлын шинж тэмдэг илэрч гин үү. За тэгээд яг одоо тэр бачуурсан насаа болоод уурсаа болоод тэлэх үүдэлтэй юм хэрэглэх тоо нэмэгдэж байна уу. Яг тэр одоо бачуурсан нас болоод одоо ямар нэгэн идэвхтэй хөдөлгөөний идэвх ч юм уу те тэр идэвх байдал алдагдаад ирэх юм бол энэс 1-2 шинж илрээд ирэх юм бол астм хянагдахгүй байна гэдэг. Хүчин зүйл рүү ороо явчихна. Тэр астм хямрагдахгүй болоод ирэх юм бол энэ дээрээ тухайн хүн маань өөрөө юу хаана алдаад байна уу? Имээ буруу хэрэглээд байна уу? Эсвэл имийн хугацаа дуусчаад байна уу? Эсвэл им дуусчаад байна уу? Юу нь болохгүй байна уу? Эсвэл шинээр ямар нэгэн харшилт өрүүлэгчд өртөөд байна уу те? Тэр эднэрийг бас анхаарна. Тэгээд мэдээж хэрэг одоо нөгөө харшлын гаралтай байна уу? Харшлын бас гаралтай байна уу гэдгээс хамааруулаад эмчилгээний сонголтууд бол бас арай өөр л авчиж байгаа. Хэрвээ астмаар яг ингээд онцлогдчихлоо гэж бодоход ер нь энэ бүрэн идэгдэг өвч юм уу эсвэл энэ сэтрлийн дахиулахгүй байхад л анхаарч явах одоо нөгөө чихрийн шижин бол онцлогдчихвол та хоолн дээр анхаарах юм бол ингээд цаашдаа бариад яваад ч бас болно гэж ярьдаг шүү дээ тий. Яг тэрнтэй адилхан энэ сэтрэхгүй байхад л анхаарад нүг эсвэл бүрэн хэмжлэгддэг үү? Одоо тий бүрэн боломжлогддоггүй бүрэн хянах боломжтой. Тэгэхээр бүрэн хянана гэдэг нь бид нар яг л имээ зөв зөвхөстэй хэрэглээд хаашилтгааны хүчин зүйлээсээ хол байлгаад сэтэрлээс урьдчилан сэргийлэх өөрийн хяналтаа сайжруулад ирэх юм бол одоо нөгөө улам муудахаас урьдчилан сэргийлэх боломжтой. Идэвхтэй амьдрч чадна л гэдгсэн. Хэрвээ энэ дэлхийн астмын өдрүүд гэж бас болдог тийм 5 сарын эхний 7 хоногт л болдог. Тэгэхээр ингээд дэлхийд бол бас ингээд астмаар өвдөж байгаа ер нь хэрэг хүмүүс байдаг юм бол Монгол орн бас яг энэ одоо онцлогдож байгаа юм ихсээд идэх юм эсвэл ер нь доктортой байдаг юм болов. Тийм. Тэгэхээр одоо бол ер нь дэлхийд бол нэг 260-аас 300 сая хүн бол одоо өвдөд байна астмаар бол тий. За Монгол улсын хэмжээнд бол 2014 онд хийгдсэн судалгааны ажлаар бол баярлах хөшийн судалгааны ажлаар 4.5%-тай. Тэгтээ энэ дотор бол одоо нөгөө яг онцлогдоогүй мөртлөө бачуурах шинж тэмдэг илэрж байгаа нь бол насан туршидын дунд бол нэг 15 гаруй хувьтай байна гэд тогтооцсон байж байгаа. Тэгэхээр бас өндөр байгаа тийм. Өөрөлдөх юм бол онцлогдсон цөөхөн боловч онцлогдоогүй мөртлөө тухайн хүнд бачуурах шинж тэмдэгтэй хүмүүс бас байна. Тэгэхээр энэ маань юутай холбоотой юм гэхээр одоо нэг хотчлолтой холбоотой. Хотчлолтой холбоотой. За одоо энэ мэдээж хэрэг агарын бортлуулаа орж ирж байгаа. За тэгээд бас нөгөө талаараа нөгөө хит одоо нөгөө эрүүл ахуйн одоо нөгөө дэглэм сахих тий хит одоо нөгөө цэвэрч байх маань өөрөө бас одоо харшилт өртөх эрсдлийг болом нэмэгдүүлж байна гэдэг бас нэг онолоо байгаа шүү дээ тий. Тэгэхээр магадгүй тэрнтэй холбоотой байж болно. Тэгэхээр одоо нөгөө зун хүүхдээ байгальтайгаа илүү сайн ойрхон болж альва зүйл тасцсан зохицуулах тэр одоо санамжуудыг эсүүдэд нь үүсгэх тий тэр эднэр бол бас одоо бид нар астмаас урьдчилан сэргийлэх бас нэг том хэсэг юм болоо гэж ойлгож байгаа шүү дээ. Тэгэхээр сайн нэг яг онцлогдсон багын мөртлөө тэр шинжүүд нь илрээд байгаа хүмүүс байгаад байна гэх. Тэгэхээр магадгүй энийг яг үзэж байгаа одоо үзэх сонсогчд маань ямар шинжүүд илрээд идэг бол за нэрээ би нэг эмчт очиё гэхийг анхаарах хэрэгтэй байна. За танд одоо ийм шинж илрээд ивэл астм байх магадaltaй шүү. Та эрт одоо эмчит үзүүлээд онцлуулад энийг сэтрлийн чааш нь дамжруулахгүй байхын тулд мэдээж нэмжлэгээ хийх хэрэгтэй тий. Тэгэхээр энэ одоо яг онцлогдоогүй тэгсэн хүртлээр шинжээ илрээд идэг мэдэхгүй явж байгаа хүмүүст зөвлөгөө өгч. Тийм. Тэгэхээр одоо нөгөө түрүүн хэлсэнтэй астмтай хүмүүсүүд өдрийн цагаар одоо ханиалгаж одоо зарим хүмүүс мань ханиалах хэлбэрээр явж байдаг байхгүй юу? За. Тэгвэл хий ханиалгаад байгаа юм. Хураа. Хураа ханиалгаад байдаг. Тэгэхээр тэр ханиалах хэлбэрээр астм яваад байна уу? Эсвэл өөр бас бусад маш олон шалтгаанаар ханиалгын шинжүүл илэрж байдаг. Тэр шалтгаан тодорхойгүй тэр ханиалгыг бол илрүүлэх хэрэгтэй. За нөгөө талаараа тэр шүнийн одоо бачуурлын шинж тий шүн одоо ямар нэгэн амьсгалын замын шинжүүд илэрж гэнэ үү тэр за тэгээд аливаа ямар нэгэн хурц хүнэртэй зүйл ч юм уу тэр эдэрт мэдрэг байна уу гэдэг за нөгөө талаараа харшлын ринит гэж ярьдаг тий улирлын одоо харшлын ринит тэгээд тэр маань болохоор хамар битүүр хэл тий одоо тэр болохоор одоо конъюнктивит тэгээд бидний одоо өрөвсөл хамрын өрөвсөл эдэр бол зэрэгцээ явчихж байгаа гэсэн үг шүү тий тэгээд тэр шинж маань бол одоо нэг зам хоёр өвчин гэдэг зөв. Тийм. Тэгэхээр энэний цаана хэрвээ тэр одоо харшлын ринитийн суурьтай бол бас астмаар өвдөх эрсдэл бас маш өндөр байгаа гэдэг.
Тэгэхээр тэр яваад байна уу? Эсвэл ангаараа ирээд яваад байна уу гэх тэ. Тэгэхээр магадгүй одоо альва зүйлд одоо мэдрэг ханиалгах шинж илэрдэг. За тэгээд тэр шүндөө ханиалгах ч гэдэг юм уу, тэ бачуурах ч гэдэг юм уу. Эсвэл одоо тэр зуны одоо зун нь одоо харшлын шинж тэмдэг илэрсэн мөртлөө астмынхаа шинжийг мэдэхгүй явж байгаа тохиолдол бас байдаг байхгүй. Тэгэхээр тэр үедээ л одоо шинжилгээнүүдийг өгчөөж одоо оншоо тодруулах нь айгүй чухал. Тэр хэдий ч нэ эрт онцлон төдий ч нэ та одоо тэр гурсан хоолой ингээл байнгын агшаа сулраал тэр агших тоолонд л тэнд одоо эс өрөө ажиллаж одоо шүүрлийн үйл ажиллагаа ялгаруулад тэр хэмжээгээрээ нэг гурсан хоолой эргэж хэвэн болох байдал бол алдагдаж явж байгаа гэсэн. Одоо жишээ нь одоо бид нар ингээл нэг шарах байлаа гэхэд тэр шарах үсгээд тэр шарах ингээл хөндөд байвал яах вэ? Сорвч нь яг тэрнтэй адилхан. Тэгэхээр тэр гуурсан хоолой тэр ингээд мэдрэгшээд байгаа зүйлийг нь бид нар наанаас нь хэрэгтэй зүйлүүдээ авч ээж тэрийг одоо цааш нь даамжруулахгүй байх нь бас аюул зорилго. Тэгэхээр астмын эмчилгээ бол сэдэрлээс сэргийлэх, явцыг удаашруулах, хяналтыг сайжруулах. Та бол астма бүрэн хянаж чадна гэдэг юм гол зорилго. Тэгэхээр бол бас хэрвээ онцлогдсон бол өөрөөс усах шалтгааллах нь тийм үү? Хэрвээ энэ ер нь астм хэр хүндрэлтэй өвчин байдаг юм бэ? Ер нь ингээд одоо сэдэрлээ хянаж чадахгүй тий одоо ингээд хүндрүүлээд яваад ивэл ер нь энэ амь насанд талтай юу? Эсвэл бол бүр одоо амьсгалын дутагдалд ордог юм уу? Тэр хүндрэл нь ер нь ямар өдрөлтөд гарах вэ? Тийм манайх нь одоо юу гэдэг бүр одоо бид нар өмнөх одоо хүүхэд байхаас өмнөх үед бол астм бачуурсансаа болоо насурдаг байсан. Одоо бол харьцангуй гайгүй. Тэгтээ нөгөө яралтай үедээ хэрэгэлдэг эмийн замбраагүй хэрэглээ бол маш хэцүү байгаа шүү дээ. Одоо ард түмний дунд одоо өөрсдөө мэдчихэж байгаа. Бачуурангуудаа л очиод нэг тариад хариулдаг. Жижиг бор тариа гэл. Тий. Та тэгса тий. Тэгээ тэрийгээ бүр коктейл гэж нэрлэлсэн байгаа. Өө тийм үү? Коктейл тэр өстө болохгүй. Тий. Тэр өстө болохгүй байхгүй. Тэгэхээр сая одоо манай хөтөлбөрийн хүрээнд манад хэд хэдэн хүн маань энэ 100 одоо хэрэглээ эрс борс хэрэглээгүй гэж хүртлээсэн. Тэгээ сая ингээ сүүлд ингээ ярьж байгаад ингээд одоо би ярьсан за хэдүүлэг коктейлийг халнаа гэдэг. Яг үнэ. Тий. Тэгээ тэр маань яасан бэ гэхээр та бүхэн одоо энэ аршин эмчилгээнийхаа энийг гамаа барих үүднээсээ цаашдаа ямар одоо дэглэм сахитын ямар одоо өөрийгөө хяндын тэрийгэ маш сайн хий. Тэгэх юм бол та ингээд одоо тэр дексаметазоны хэрэглээг та хязгаарлаж чаднаа. Тэгэхээр энийг хязгаарласнараа цаана маш олон үр дүнтэй. Яг тэгвэл тэр хүний чихрийн шижин хянагдаж эхэлж байгаа. Тэр хүний артерийн даралт нь хянагдаж эхэлж байгаа. Тэр хүний өвчтөний солилцооны байдал одоо балансаа барьж ирж байгаа гэдэг ч юм уу тийм. Тэгэхээр биднэрт ингээ бодтойгоор харагдахгүй ч гэсэндээ энэ бол маш том үр дүн байна. За тэгэхээр их чухал. Хоёул сая астм бол за ийм өвчин байдаг юм, хүндрлийн гэдэг юм. За ямар ч сан бол сэдэрлээс бүрэн сэргийлээд яваад ах боломжтой юм. Харин хамаагүй эм тариа хэрэглэх юм бол энийг өөрөө ингээд цааш нь түлхээ явуулчих эрсдлүүд байна гэдэг ярил. Тэгэхээр одоо яг энэ одоо та бүхний хийж байгаа шаргалжуут дээр хийж байгаа энэ аршин эмчилгээний судалгаа үр дүн болвол энэ одоо эмийн хэрэглээнд хамааралтай болчиход байгаа зүйлийг бууруулна гэдгээр бас их ач холбогдолтой байгаа болов уу гэж бодоод байна. Тий, одоо нөгөө нэг эрүүл мэндийн боловсролыг нь одоо ойлгуулж өгнө тий. Тэгэхээр нөгөө альва хүн чинь нөгөө хүлээн зөвшөөрнө гэдэг тий. Одоо нөгөө нэг зовлонтойгоо өөртөө ярилцаа, одоо хүлээн зөвшөөрнө. Тэгэхээр нэг амар болдог гэдэг нэг ойлголт байдаг шүү дээ. Тэрнтэй адилхан астм гэдэг өвчин бол ийм юм аа, хянагддсан юм аа, онцлогдсон юм аа, ийм эмчилгээ байд юм аа гэдэг ингүүтэй одоо яг ингээд хөтөлбөрийн утлаг эмчилгээ. Энэ бол угаасаа ард түмний дунд батлагдсан. Тэ 3 жил астм хөдөлгүүгээд тэгээд нөгөө тий бүр ингээд таныг баг байхад л гэж ярьдаг байсан. Тэгэхээр энэ ингээд бүр ингээд батлагдсан байна шүү дээ. Бид нар энийг одоо шинжлэх ухаанчаар гаргаж ирэх нь бидний бас үүрэг. Яг үнэ. Тий. Тэгээд тэгэнгүүт нөгөө хүмүүс манайхан ч бас нөгөө нэг альва зүйлд юм даатах дуртай шүү дээ. Тэ. Би шаргалзуудад явцсан ч миний астм хөдөлгөө. Гэдэг тий. Тэгэнгүүт яг нөгөө үндсэн астмынхаа үндсэн суур эмчилгээг орхих гээд байгаа. Тэгэхээр зэрэг та шаргалзуудад явна зөв. Маш зөв. Энэ бол угаасаа бидний одоо амьдрал байдаг. Өдөр тутамдаа бид нар одоо яригдаж одоо хүлэн зөвшөөрсөн байгаа байдал те. Энийг харин та сайн цааш нь барих хэрэгтэй. Барихын тулд таны эмчилгээ юм байгаа. Энийг та бити хэрэглээч. Гэтэнгүүт нөгөө хүмүүс маань ингээд имээ зөв хэрэглээд ингээд ирэнгүүт нөгөө аршин эмчилгээний үр дүнгээ чинь урт хугацаанд бүр ингээд айгуу гоё барьж ирж байгаа. Тэгэхээр энэ бол ингээд цаашаа дахиад ингээд
хүнээ дагаад судлах юм бол бас маш том судалгааны ажил байна. Тэгэхээр одоо та хэд маань яг энэ хөтөлбөр судалгааных нь одоо арга аргачлал үр дүнгууд нь ямар гарч чинь та түрүү хэлсэн 10 хоног ямарчсан судал одоо явж явах шиг үн тий. Тэгээд тэн дээр яг одоо ямар эмчилгээг нь бариад ийн тэгээд цаана одоо та хэдийн гаргаж байгаа одоо үр дүн талаас нь ойлгох хүмүүс сонирхож байгаа байна. Тийм. Тэгэхээр энэ дээр одоо Монгол Япон эмнэлгээс миний бие. За тэгээд улсын 1-р төв эмнэлгээс одоо Одон чимэг дарга. За Бацангал эмч. За тэгээд улсын 2-р төв эмнэлгээс Цэбэл эмч нар маань бол яг ингээд эхний хөтөлбөрүүдийг л хүмүүсээ хариуцаад 10 хоног яг хүмүүсээ өдөр болгон утлаг аршаа эмчилгээнд нь явуулаад эмээ зүг хэрэглэх арга техникийн зааж өгөөд өөрийн хяналтыг нь яаж хийх үү, эмнэлэг зүйн байдал яаж сайжирж яаж нээж гэдэг бүх ингээд одоо нөгөө протокол хөтлөө явж байгаа гэсэн санаа тий. Ингээ 10 хоногтой явчаад 10 хоногийн дараа нөгөө түрүү хэлжсэн анхны үнэлгээ 10 хоногийн дараа үнэлгээ. Тэгэхээр тэрэн дээр бид нар ямар үнэлгээ хийсэн бэ гэхээр тухайн хүний уушгины багтаамж ямар байгаа юм. Тухайн хүний амьдралын чанар яаж өөрчлөгдөж байгаа юм. За тухайн хүний цусны дах шинжилгээнд дээр нөгөө эсинофил гэдэг харшлын эсэмэл байна тий. Харшлын шалтгаантай астм бол одоо харшлын үзүүлэлтүүд маань хэд буурж байгаа юм. Харшлын бас иммуноглобулин Е гэдэг байгаа. Тэр үзүүлэлт хэд буурж байгаа юм. Дахиад нөгөө амьсгал гаргалтын хурдны хэмжээ хэр сайн буурж байгаа. Тэр сайжирж байгаа тий. Тэр амьсгал гаргалтын хурд сайжирна гэдэг нь нөгөө агшсан байсан гурсан хоолой тэлж байгаа гэдэг. Тэгээд тэрийг ингэж нөгөө хянаж байгаа юм шиг боловч энэ хугацаанд тухайн хүн өөрийг ингэж хяндсан шүү гэдэг юм хичээл суугаад байгаа. Давхар дадлаа эзэмшиж авах нь тийм ээ. Тий. Тэгэхээр ингээд энэ одоо юу гэдэг чихрийн шижин дээр бол бид нар одоо ингээд хөлөө шалгаарай, сахараа үзээрэй гэл ингээд айгуу гоё ингээд хяналттай байдаг тий. Тэгэхээр астм бас яг тийм баг. Одоо peak flow meter буюу амьсгал огцом гаргалтын хурдыг одоо өглөө оройтой хэмжинэ. Өглөө хэмжинэ, орой хэмжинэ. Энэ хоёрын зөрүү 10%-аас их болоод ирэх юм бол астм хянагдахгүй байна. 20 болоод ирвэл бүр одоо ерөөсөө анхаарахгүй болохгүй байна гэдэг ч юм уу тий. 20-с 30 болоод ирвэл ерөөсөө огт хянагдахгүй байна. Тэгэхээр тухайн хүн өөрийгөө ингээл хянаал ингэж явж чадтал өглөө орой хэмжилтийн зөрүү хоорондоо зөрүү ихтэл болоод ирэх юм бол энэ астм стресс гэдэг шүү гэдэг одоо анхаарах одоо мэдээллийг өөртөө хүлээж авах гэсэн үг тий. За тэгээд дараад нь яг 10 хоногийн хугацаанд бол ингээд манай эмчнэр маань завгүй ажилчин гэж явсаар байгаа. Дараад нь энэ хяналтаа игээ сарын дараа яг явсан хүмүүсийгээ дахиад нэг үзчихэж байгаа. Зөв. Дахиад саяны одоо нэг үзүүлэлтүүд ямар байна уу? Дараад нь 3 сарын дараа дахиад хүн дээрээ нөгөө астмын мэдлэг сайжирсан уу гэдгийг дараа нь хянаал явуулах юм тий. Тэгээ ингээд мэдлэг дээрээ ингээ үнэлэнгүүт одоо яг астмынхаа тухайн мэдлэг нь бага байна уу? Онцлогоон дээр бага байна уу? Эмчилгээний дээр бага байна уу? Хяналтан дээр бага байна уу гэдэг яг ингээ бүлгээр нь гэж нэг үзээд тэгээд тэрэн дээр чи ингээ асуумжаа бүглэхтэй хүмүүс аягүй хөөрхөн бүгдийн зүг гэж явчихж байгаа байхгүй. Тэгэхээр тэр чинь тийм биш. Тэгэхээр одоо энэ сонсож байгаа хүмүүс бол тэр асуултыг аягүй нямбаа унших хэрэгтэй байна. Яг тэгвэл тэн дээр чинь буруу мөртлөө одоо нөгөө асуулт нь буруу. Уул нь одоо буруу гэдэг ч юм уу тийм ийм зөрүү байдлаар байх хэрэгтэй. Тэгэнгүүт сүүлд нь ингээд та энийг мэдэн штэ та энийг ингэсэн ба штэ нэрээд штэ би мэдэн штэ гэдэг ч юм уу тийм. Тэгэхээр ингээд нөгөө нэг бас эмчээс бас нэлээх одоо нөгөө хүчтэн болгоод одоо тулж харцах тийм ажил гарч байгаа тийм. Тэгээд 1 3 6 сарын дараа хүмүүсийнхаа мэдлэг хэр сайжирж байгаа, амьдралын чанар хэр сайжирж байгаа юм гэдэг энэ явгал хянаад яваад байгаа. Тэгэхээр энэ шаргалжууд дээр яг энэ астмын одоо энэ сэтэрлийг одоо хянах эмчлэх энэ хөтөлбөр маань яг анх хизээнээс эхлэв одоо хэд удаагийн хөтөлбөр нь явж байна. Тэгээд одоо энэ хугацаанд та хэдийн судалгааны эхний одоо үр дүнгуудээс ер нь гарч эхэлв. Тий, одоо юун дээр 5 сарын хамгийн ихний бол 5 сард явсан байгаа. Тэгээд 10 сар 9 сар. Тэгээ 9 10 сар гэж явсан. Тэгээ энд мар ингээд ээлж дараагаараа яг графикаараа үзүүлэлт явж байгаа тийм. Тэгээ хамгийн ихний үзүүлэлтэн дээр бол иммуноглобулин Е харшлын системтэй бол маш сайхан буурж ирсэн. За амьдралын чанар нь бол одоо нийт хүм одоо юу гэдэг ингээд амьдралын чанарын асуумж байна ингээд 100 гэдэг одоо 20 бүлэг асуулт байгаа байхгүй юу. Тэр 20 бүлэг асуултаас асуухад 5 гэдэг оноо авч байгаа бол тэр маш их зовирлж байгаа гэсэн. Тэгэхээр ингээд нэг нийт хүмүүсийн маань асуулт дунджаар нэг 60 идрүүгээ. Тэгээ маш их зовиртой гэсэн үг байна шүү дээ. Зовиртой байжсэн тэр маань 20 идрүү бууж орж байгаа. Тэгэхээр нөгөө нэг тэр маань яаж яах вэ гэхээр илэрж байгаа шинж тэмдэг буурж байна. Яг өөрт мэдрэгдэж байгаа тий одоо нөгөө
ханиалгах, бачуурах, цээж давчдаг шинжүүд ингээд бүр ингээд 5 байсан бол одоо энгийнээр хэлэх юм бол 5 байсан бол 3 руу ч гэдэг юм уу 4 байсан бол 2 руу гэдэг ч юм уу тий. Ингээд нийт ингээд оноонууд маань илэрж байгаа шинж тэмдэг ингээд буураад ирэхийн зэрэгцээ нөгөө одоо нөгөө нийгмийн итгэх өөрөлдөх юм бол өөртөө үйлчлэх чадвар тий одоо гадагшаага чөлөөтэй орж гарах гэдэг юм уу хамаатан саднуудаараа очно гэдэг ч юм уу тий өөрийнхөө одоо дуртай спортоор хичээлнэ гэдэг юм уу тий тэр хийх оноонууд нь сайжраад ордорж байгаа. Тэрийг хязгаарлалт нь их байжсэн бол хязгаарлалт нь одоо ингээд өмнө бол хамаагүй юм сэтэрчин шүгээд ингээд өөрийгөө бүх юмас одоо хязгаарлаж эхэлнэ шүү дээ. Тэгвэл одоо буцаад нийгмийн харилцаанд байгаа орж эхэлнэ. Тэгээд энэ маань өөрөө нөгөө талаараа сэтгэл готрлын байдал нь бас оноо нэгэд айгүй гоё ороод ирж байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь сэтгэл одоо нөгөө санаа зовнох байдал те санаа зовнох байдал гэдэг дээр олон нийтийн газар очихоос айн гэдэг ч юм уу. Эмгүүгээр би одоо энэ одоо амьдралаа төсөөлждөггүй байна гэдэг ч юм уу те. Ерөөсөө л одоо миний энэ одоо өвчнөөс болоод миний амьдрал одоо ингээд бүрэн хамаарч ин гэдэг энэ юм нь одоо үзүүлэлт маань ингээд оноо одоо их байсан оноо буураад ороод ирнэ гэдэг маань тухайн хүн тэр хэмжээгээрээ гэр бүлийнхэнда иржсэн дарамт нь байхгүй болж байна. Тэгэхээр одоо нөгөө хүмүүс маань астмын хяналт сайжраад ирнэ гэдэг маань одоо өөртөө ихтгэлтэй болж байна шүү дээ. Өөртөө ихтгэлтэй болоод ирэхээр гэр бүлийнх нь санаа амар болж байна. Тэнгүүд гэр бүлийнхний бүтээмж сайжирч ирнэ. Тэр хүний бүтээмж сайжирч ирнэ. Нөгөө ажилдаа явуулах буурж одоо тасралт нь буурж ирнэ. Хичээлээс хоцрогдолт нь одоо байхгүй болно гэдэг ч юм уу тий. Тэгэхээр ингээд нөгөө улам илүү гоё зоригтой болж ирэх юм бас нэг одоо юу анзаарч байна л гэж. Гайхалтай харагдчих тэр 10 хоногийн эмчилгээ болоод тийм ээ шүү. Тэгэхээр нөгөө энэ дээр хамгийн гол юм бол бас тэр нэг утлаг эмчилгээ, аршааны утлаг эмчилгээ явуулдаг гэдэг. Тэгэхээр энэний цаад одоо үйлчлээд байгаа нөлөөлөд байгаа механизм яг юунд байна? Энэ нөгөө тэнд байгаа одоо аршааны урс найрлагантай байгаа тийм үү? Эсвэл юунд байгаа тийм? Тий, одоо яг уламжлалт талаас эмч нь бол яг бүрэн тайлбарлаж чадахгүй. Зүгээр яг Европ талаас үзэхэд одоо амьсгалын астм гэдэг өвчин маань бол амьсгалын ацетоз үүсэж байгаа гэсэн үг. Амьсгалын ацетоз буюу одоо CO2 бид хуримтлагтай байгаа гэдэг санаах нь тий. Тэгэхээр хүчилшил болоод байна. Тэгвэл манай энэ аршаа маань өөрөө шүтлэг шинжандартай. Тэгэхээр шүлтийг гаднаас авахд тэр маань одоо нөгөө хүчлэг байсан зүйлийг компенсацлаад ирэхэнгүүтээ нөгөө агшсан байсан гурсан хоолой тэлэгдээд ирэхээрээ одоо ялгаруулах үйл ажиллагаа сайжруулад тэгээд энэ үйл ажиллагаа сайжраад ирэхээрээ эргээд нөгөө эдгэрэх процесс маань түргэсэж ирж байгаа юм байна. Яг ингээд тэр одоо тэр шүлтлэг шин чанарын тэгж үйлчлэнгүүтээ микроэлементүүдээ бас нөхөд авчтай юм байна. Тэгэнгүүт тэр микроэлементүүд маань өөрөө цаана маш нарийн одоо механизм явагдаж байгаа учраас одоо 3 жилдээ бариад байгаа юм байна гэдэг юм таамаг төшөлдөд байгаа шүү дээ. Зөв. Би бас нөгөө аршаантай холбоотой тэнд дундаа шаргалжуудтай холбоотой юмуудыг ингээд хараад судалгааны юмуд харж ялаа. Тэгээд их сонирхолтой нь за нэгний талаас бас нэг ярьчих гэж бодоод нэг шаргалжууд гэдэг нь бас хуучин бол энэ манжи үед чинь тэр нэг үер мөр буухаараа одоо ингээд нэг шар усны үер орж ирэхээр одоо өстой хүчтэй л орж ирдэг шүү дээ шар усны үер. Тэгэхээр нэг өстой шар галзуу метал ингэж орж ирдэг байсан юм шиг гоо. Тэгээд тэр одоо үзэгдлэр нь шаргалжууд гэж нэрлэдэг байсан гэдэг энэ дэр тийм мэдээлэл гарч иж байгаа. Хоёрт нь энэ шаргалжуудыг бараадуулаад Баян-Онгор аймгийнхаа төвийг одоо байршуулсан гэж энэ одоо социализмын үед тийм төвхөн дээр гарч ичээлээ. Аймгийн төвийг үү? Тий, аймгийн төвийг. Үгүй ямарсан. Яагаад одоо яг энэ дээр ялангуяа Баян-Онгор аймгийн төв нь Баян-Хонгор хотыг зөөж шаргалжуудын аршаанд ойр байгуулсан учир нь энэ аршааныг өргөн дэлгэр ашиглаж тэнд амар цовлын газар байгуулах улам одоо ингээд өөрөөр хэлбэл тэнд байгаа олон хүмүүсийг эндээ ирж илаар шачиг гэдэг тэр нөгөө бүтцийн хаяугаа бас тэгж ойр. Тийм байна. Одоо нөгөө юунд галуутад аймгийн төв байсан байхгүй юу? Харин тийм тэндээс ягаад одоо тэгж нүүс учиртай юм байна шүү дээ. Бас тэгж нүүсэн гэдээ бас энэ номон дээр гарч ирж илээ. За тэгээд энэний түрүүн хоёул ингэ ярьсан нөгөө яагаад аймаг нүүснийг би ерөөсөн мэдээ ойлгоогүй явчихсан юм шүү дээ. Тэгэхээр одоо бас тий аймгийн бүр ингээд төвийг одоо нүүлгсэн шалтгаан бол бас энэ шаргалжуудтай холбоотой. Тийм байна. Одоо нөгөө хүмүүсээ илүү одоо олон хүн амлалт тэнд очно гэсэн юуг харсан байна шүү дээ. Тэгээ төлөвлөд тэгээ энэ хүмүүсийг ийш нь ирүүлжүүлэх. Ойртуулж ирж байгаа. Ойртуулж ирж байгаа. Галууд ч хамаагүй хоол л доо. Галуудын хангаа гэд тойроод ингээд явахаараа. Харин тийм баг.
тэгж явж исэн гэж ийм бас юу гарч ирлээ. За хоёрт нь болохоор энэ нөгөө социализмын үе төрөн биелжсэн. Ер нь бол энэ Монгол орны 230 гаруй одоо харшаан нэгдэг бол судлаад эрдэсүүдийн одоо найрлагуудын тогтоож исэн гэдэг. Тэгээ энэ дээр бол шаргалжуутын аршааны химийн найрлагын зүгээр би товчхон юу илэрсний товчхон дурдчихъя гэж бодлоо. Энэ дээр бол за катионоос болохоор бол каль натрийн агуулмжууд их бас өндөр гарч ижсэн. Кальц магнигийн агуулмж одоо гарч ижсэн гэж. За дээрэс нь анионы хувьд бол хлорид, сульфат, гидрокарбонат, карбонатын агуулмжууд. Яг саяны нэг шүтлэг шинж чанар. Тий, шүтлэг шинж чанар. Кали тэр гоё идэвхтэй юмнууд ч одоо нэг каль натрийн солилцооны ионы сувгийг одоо тэр чинь нөгөө эс булган дээр нь нөлөөдөд гэсэн үг шүү дээ. Булчингийн агшилтыг сулруулах одоо харин тий. Тэр лүг илүү орж ирж байгаа юм. За тэгээ эрдэсчлэлтийн хувьд бол их бас сайн хөхөр ус төрөгчийн агуулмж, цахилын хүчил, боорын хүчил. За ингээд температурын хувьд бол нөгөө 108 юунаас хамаарат ер нь бол их өндөр халуун аршин 90% одоо 90 градусын хэмтэй гарч ирдэг гэдэг. Тэгсэн мөртлөө pH нь 8.4. Одоо бид нар чинь шүтлэг орчин нэг юу гарч ирж байна. Тэгээд энэ шинжилсэн он нь болохоор 1957 онд ингэж шинжилж ийж. Тий, нэг ийм бас мэдээллийг би бас оллоо. Тэгээд бас манай үзэгчд бас сонирхолтой болов гэж бодоод хэлсэн. Тэгээ ер нь бол энэ шаргалжуутын аршин та төрүүлсэн шүү дээ. Иммун глобулин И буурч ирж байна гэдэг. Тийм. Тэгэхээр чинь энэ иммун глобулин И буурч ирж байна гэдэг маань ганцхан астмын үед ч биш бах тий. Тэгэхээр бол бусад ер нь харшлын шинжилгээний тэмдэгтээ харшлаар онцлогдсон хүмүүс магадгүй арсны харшилтай бисериоцтой ч гэдэг юм энэ болон одоо хүмүүс ч гэсэн бас үр дүнгээ өгөх юм байна гэж би бас өвдөө сая бодлоо. Тий. Одоо нөгөө системийн нөлөөлөл биш. Биеэр орж байгаа. Тэгэл одоо энэ гоё аршаа найрлагч нь тэгээд тухайн хүнийхээ хаана алдагдаад байгаа тэр биеийг л очиж одоо компенсацл засч өгнөл гэдэг санаарч тий. Ер нь тэгэхээр одоо энэ шаргалжуутын аршин сувлал би ойлгохдоо 4 улирал ажиллаж байгаа гэж ойлгосон. Ер нь бол одоо хэрэг хэмжээний хүмүүсийг хүлээж аваад ийн. За тэгээд дээрэс нь бол одоо хүлээж аваад ингээ яхад ер нь дундчаар хүмүүс одоо хэдэн хоногийн одоо аршин сувлал эмчилгээнд хамрагдаад байна. За яг тэр тоог нь бол одоо юм чинь сайн мэдэхгүй байна. Тэгээ яг одоо нөгөө тухайн аршин эмчилгээний чинь одоо хүүхэд байхад бол одоо 14 хоног гэдэг ч юм уу 10 хоног ингэж явж яах байрвал одоо илүү их сайн гэдэг уламжлалтай эмчилгээ маань гэсэн өөр одоо зүү төн эдэртэйгээ холбоотой учраас тэр одоо нэг эмчилгээний дэглэмээс хамаарах бах. Тэгээ одоо бол даатгалтай холбоотой нэг 7 хоног байгаа мó л гэж бодоод байгаа шүү дээ. Одоо яг тэр тал дээр бол эмчнээ сайн мэдэхгүй байна. Тэгтээ ер нь бол 4 улирлын одоо хэдийд очих боломжтой. Яг тэгвэл одоо тэр дээр үед бол одоо байшин барилга сав гэрте байдаг байсан учраас салхи сэвэр авах одоо эрсдэл өндөртэй байсан тий гам алдна гэдэг гам алдна гэдэг. Тэгэхээр одоо ч юм бол хөгжсөн учраас тэр одоо нөгөө хүмүүсээ дааруулахгүй байх, салхи агуулахгүй байх тэр одоо зүйлийг маш сайн зохион байгуулад хийсэн болохоор бол та бүхэн бол жилийн 4 улиралтай бол очих боломжтой л гэж бодож байгаа шүү дээ. Юуны хувьд бол та дөрөвчлсэн нөгөө аршаа одоо 108 одоо эрхтний аршаа гэдэг. Ер нь бол одоо энэ шаргалжуутын түүх юмуд ингэ яаж хад ер нь за ингэдэг штэ. Говалтан бэгрийн бол бөөрөнд маш сайн гэдэг. За шаргалжуут бол ингээд амжсгалын зам уу шиг одоо астмд сайн. Тэрнээс гадна ер нь ямар өвчнөд энэ шаргалжуутын аршаа одоо нөгөө тустай байдаг юм бэ. Тэр штэ бэртсэн хүмүүс аа штэ нөгөө ясны хуурсан гэх тий бэртэл гэмтэлтэй хүмүүс. Яг тэр ингээд нөгөө ясны аршаа гэж байж байгаа. Тэгээ яг тэр ясны аршин дээр очиод ингээ байж тэндээс яг тэр тухайн эргэтнийх нь ясна гарч ирэхэд тэрийг идэхээр одоо тэр ингээд нөгөө түрүүн кальцины одоо агуулмжтай гэдэг. Тэгэхээр тэрийг идэх маань тэр тухайн хүн нөгөө хүлээгээд одоо бас л нөгөө оюун ухааны бас нэг юм нөгөө болексын болдог гэдэгтээ хүлээж авдсан болоо гэж боддог байхгүй. Тэгээ тэрийгээ одоо яг тэр гоё одоо нөгөө бид шингэхэд бэлэн тэр кальцийг тэр бороожилтыг нэмэгдүүлэх зүйлийг ингээ аваад тэгээ тэр маш хурдан бороолоод идгэрч байгаа юм байна гэдэг тэгэхээр тэр тал дээр бас их алдартай. За тэгээд нөгөө одоо саасаачлалтай хүмүүсд манайд маш сайн штэ. Тэгэхээр одоо манай тэр
саас ажилтаа хүмүүс өөрсдөө очдог бүр ингээд уламжлал болсон. Тэндээ яваад ирэхээр одоо таталт нь их буурж ирнэ гэдэг тий. Тэгээ одоо булчингийн чангар нь багасж ирнэ гэдэг ч юм уу тий. Тэр эднэр бол маш алдартай. Тэр тал дээр бол тэгээд одоо манай ээж маань одоо бүр ингээд шарлж байсан гэсэн хүүхэд байхад. Тэгээ шарлаа. Тэгээ манай эмээ тэр үе чи одоо нөгөө ямар ч нөгөө им тариа мараа эдэр байхгүй. Тэгээ одоо яг тэр нөгөө ламын аршааныг бүр ингээд хүнээр зөөж авчиж өвчөж одоо тэр шарыг идгэж исэн гэсэн тийм түүхийтэй шүү дээ. Харин яг би бас гайхалтай. Энэ юг уншиж байхад, түүх уншиж байхад бас энэ богдын хүрээ рүү тухайд лам ингээд явж ижилтэй. Тэгсэн чинь нэг лам нь бас яг нөгөө одоо илгэний өвчл буюу одоо шарын халуун гэж уламжлалтаар ярьд. Орчин цагаар бол одоо гепатит юм да тий. Тэгэхээр нөгөө шарлаад тэгээд нөгөө хэдтэй өөрөө мэдээ. За та хэд маань яваа. Бас тийм үү. Та хэд маань яваа. Би эндээ үлдъя. Гэт өөрөө үлдээд тэгээд их одоо бие биеийн тамирн алдаа. Тэгээ өглөө нь босон ч ам цангаад их одоо хатаад тэгээд тэнд одоо оргилж исэн аршаанаас уугаад тэгээ идчихсэн. Тэгээ тэр нь бол нөгөө лам нь өөрөө тэр нөгөө илгэний халуунаа дарж одоо шарын одоо өвчлийг л дарж исэн. Тэгээд тэрийг бол анхандаа бол ламын аршаан гэдэг. Тэгээ сүүлдээ лам бурхны югаар ламын аршаан гэж болгосон ийм түүх томхтой гэж бас байх юм билээ. Тэгээ яг тэр миний уншижсэн зүйл таны одоо бас ойр тойронд болж исэн түүх хоёр яг л давхцж байна. Тэгээ манай эмээ болохоо зэрэг бүр морьтой хүнээр баг өдрүүлэн жилт яаж гэл ямар ч байсан л тэгээ тэр үедээ их л одоо нөгөө морь хөсөг муутай их л үлгэршгэл юм ярьдаг байсан шүү дээ. Таны ээж ч усах хувьтай байгаа гэдэг. Тэгэл ээж минь төрөлтгөл би гараад ирсэн юм шүү дээ. Тийм. Тэгэхээр бол одоо ер нь бол Монголд ч бас нөгөө илгэний гепатит B цэгээр онцлогдсон хүмүүс бас их байдаг шүү дээ. Тийм. Ер нь бол халдвар авцсан за өрөвсөл явагдаагүй. Тэгэхээр ер нь бас илгэний өвчлөлттэй хүмүүс ч гэсэн бас энэ одоо ламын аршаан бол бас их нөлөөлөх нэ л гэж би бас өвдөө бас бодоод байна. Ламын аршааныг илүү нөгөө ходоодондоо гэж манай нөгөө эмчтэр маань хэлдэм байлээ. Тэгэхээр тэрийг бас одоо нөгөө илгэний итвчл хэр байна уу, эсийн тоон хэр байна уу, тэгээ тэр эднэрээсээ бас нэлээд хамаарч ажил явах л та. Тэрс одоо нөгөө итвчлтэй байгаа үед бол бас одоо аршаан чинь улам одоо морин унуулна шүү дээ. Тэгэхээр бас нэлээд гамтай байж ажил явах. Зүгээр яг ходоод гэсний одоо ходоодны шаргач гэдэг юм уу, ходоодны халуун гэдэг ч юм уу те. Тэр эднэр дээр одоо сөөргөө гэдэг ч юм уу те. Тэр эднэр дээр. Тэгэхээр тэгтээ наан бас ходоодны итвэхтэй шарах байна уу, хавдар байна уу, тэрийг маш сайн үгүйсэх хэрэгтэй. Тэг үгүйсгэж л одоо тэгэхээр угаасаа ч явхаас өмнө бол маш сайн шинжилгээ хийж байгаа явцдаг болохоор тэрэн дээр бол дардагд бол нэг айцсуул гайгүйдэл гэж бодож байна. Яг их сонирхолтой. Тэгээд энэ төрүүлс нэг 108 аршаан гарддаг гэдэг. Тэгээд тэн дээр бас уншиж хагаад шүдний аршаан гэдэг. Тэнгүүт тэр нь яг уудаг хэсэгт нь болохоор илүү фторын агуулмж өндөртэй болохоор уламжлаад явахгүй уудгүй амаа зайлаад ингэж хэргэлдэг байсан. Тэгэхээр яг л нэг шүдийг бэхжүүлэх фторын тэнд хүртэл агуулгадж явж идэг тий. Тэгэхээр л энэ зүйлүүд бол одоо ер нь хаанч очсног аршаанууд төр тэгдэг шүү дээ. За энэ бол бөөрийн аршаа, энэ бол тимний аршаа, энэ бол нүдний аршаа гэл ингээд эн чинь бас цааргаараа энэ аршаанд чинь нөгөө найрлагууд нь ингээд нэг их бага хэмжээнүүд нь хэлбэлцдэг болохоор яг одоо илүү ходоодонд нөлөөлөх үр дүн сайтай болохоор тэрийг ходоодных гэж одоо нэр ус өгөөд ингээд яваад идэг. Тэгэхээр чинь цаанаа бас уг учир нь бол бас учиртай байх нь шүү гэдгийг бас зүгээр нэг тийм домог төдий одоо очоод яваад байхгүй тий. Тэгэхээр бол тэрний найрлага юмнууд нь бас их учиртай байдаг юм байна л гэж би бас бодож илаа. Одоо гүйлсэн булчирхай өрөсөл дээр чинь хоолойн аршаан гэл. Тэгээ тэн дээр очиод хоолойгоо зайлна. Хоолоо гэл ингээд горгор гэл доордог сонио. Тэгээ тэр одоо ямар цохилгоо байгаа бас л учиртай л байна. Тэ. Гайхамшиг байхгүй байгаль дэлхий тийм гоё бүтцийг ингээд бид нарт өглөөд ирээд бид нар хараад байж байдаг тий. Тийм. Тэгэхээр таныг бага байхад ер нь яг тэр аршаан одоо шаргалжуутай аршаан совлын юм дээр ер нь хөгшчүүл ер нь одоо яг тэндээ бас нэг аршаант чинь бас хүн чинь ер нь бол байгальтайгаа зүй зөхстэй харьцах хэрэгтэй шүү дээ тийм. Тэр талаар нь юу гэж сургадаг байв? Юу гэж одоо хүмүүжүүлдэг байв та бүхнийг? Яг тэр үед одоо та бол тэндээ бага насны өнгөрөөсөн байна шүү дээ. Манай өвч буурлаа одоо ингээд нөгөө буурлж хоёр тэгдэг үсэ. Аршааныг одоо яг тэр хор гарсны дараа л орох нь хэрэгтэй. Тэггүй бол болохгүй. Улам одоо бие нь ялхараад бүр тэрнээс эссэн болно гэдэг. Тэгээд тэр одоо яг одоо лавсан данцсан гэгэнтэн тэр үеэсээ
тэр аршааны одоо тэр тархин дээр гарахгүй. Аршааны ундраган дээр. Ундрагнаас дээш ерөөсөө айлыг буулгахгүй. Ундрагнаас доошоогоо одоо тэр малчид ингийн ард иргэдүүд байдаг. Тэр итгийг баг салхин доорнч баг яаж болохгүй гэдэг ч юм уу. Зарим одоо тэр лам хувирга одоо отчууд маань бол зөвхөн одоо нөгөө одоо тэр уураар нь амьсгалчаад буцна гэдэг ч юм уу тий. Одоо саяныхаар бол утлаг имчилгээ шиг тий. Тий одоо шууд ингэж нөгөө хэрэглэхгүйгээр тэгээд тэр маш нарийн дэг жаягийг бол бас нэлээд сайн судлах хэрэгтэй байгаа юм л да тий. Тийм би бас юу гэж хад тэн дээр ч юм бол хамаагүй одоо чанга дуу гаргадгүй, аваа гаргадгүй, хамаагүй одоо маш их юм одоо намуухан дийгтэй сэтгэлээ тогтоогоод ингэж бас явах хэрэгтэй гэдэг ийм бас дэг жаяг байсан гэд харамсалтай нь яг энэ 1937 оноос 47 оны хооронд бол их одоо нөгөө хэлмэгдүүлэлтийн үе байгаа. Энэ сайхан юмнуудыг бүгдийг үгүйсгэж явах үед бол бас их одоо тэр хэсгийг одоо нөгөө нэр усын бичээ тавьсан байсан юмуд нь буулгаж яасан. Арайс нэг бүгдийн тэр ухаж төнгөчөө тачаагүй юм шиг байгаа. Тэгээд ард иргэдийг бас эндээс нь холдуулж яасан гэдэг нэг тийм бас бурангуй үе байсан юм билээ. Тэгээ харин буцаад нэг түрүүн хэлсэн нөгөө 57 оноос эхлээд тэр судалгаанууд нь яваа 60 онд үнэхээр сайн юм биш үү гэд буцаагаад одоо аймгийн төвөө хүртэл одоо өөрчилж явах жишээтэй тий. Тэгэхээр энэ цаг үед бол бүр одоо шинжлэх ухааны хөгжилтэйг холбоож та бүхэн маань одоо ингээд шинжлэх ухааны төвшөнд нь ингээд судлаад явж гин гэдэг бол бас их сайхан санагдчихээн л та. Тэгэл одоо салбар болгон л ерөнхийдөө энийгээ судалж үзэх хэрэгтэй л байна тий. Одоо манай эндокринолог бол маш сайхан үр дүн гаргаад за тэгээд арсныхан маань бас аюу гоё одоо мист гаргацсан байгаа шүү дээ тий. Тэгэхээр тэр чинь бас л одоо судалгааны ажлын үр дүнд гарсан. Их сайхан шүү дээ. Одоо тэр аршаанаар хийсэн тэр мист нүүрний цацлага болоо. Бэлэн Монгол цацлага байна. Гоё цацлага байна. Шаргалзуутайх юм. Тийм шаргалзуутайх. Зүгээр ингээд цацчих. Тий одоо нөгөө бид ингээд нүүрний мист гэж цацсан шүү дээ. Тэр байж байна. Тэгэхээр энэ чинь одоо арсыг гоё шигшүүлэх баг тий. Тэгэхээр тэр болгон чинь одоо салбар болгон өөрсдийнхөө хэмжээндээ бид нэр судлагдах нэг хэрэглээндээ оруулаад тий амьдралдаа үр өгөөжийг нь илүү сайн мэдрээд явах нь одоо судалгааны л одоо үр дүн байгаа да тий. Тийм түрүүн ингээд нөгөө халуун аршин гэдэг. Надад их сонирхолтой санагдчихсэн. Энд чинь өөрөө нэг 1600 70-ын төвчнөөс дэш 1600 байгаа баха. Нөгөө бага аршин болохоор бүр 2200 байдаг юм билээ. 70-ын төвчнөөс 2200-аас 2400. Тэгэхэд л тэр өндөрлөг дээр халуун аршин гарч ирж байгаа гэдэг бол их сонирхолтой санагдсан. Яг тэгэхээр ер нь бол одоо нөгөө Япон солонгост бол онсыг гээд халуун аршин их байдаг шүү дээ. Япон солонгосч юм бол өөрөө яг 70 төвшөнтэйг намдор газар шүү дээ. Тэгэхээр нөгөө одоо цөмөөс одоо халуун аршин гарч ирэх магадлал их өндөртэй болохоор энд тэмдгүү халуун аршин их байдаг. Тэгэхэд чинь бүр 2400 дээр халуун аршин гарч ирж байгаа нэхэр бас их тэгэхээр сонь тогтцсон. Тэгэхээр тэрийг бүр тэр доороос тэр өндөрлөө тэр чинь тэр одоо нэг байгалийн нэг сувг гэсэн би бол одоо нарийн мэдэхгүй ч миний хар ухаанаар сувг байна. Тэгээд явж байхдаа тэр байгалийн бүх энэ тогтцсуудын одоо энэ эрдэсчлэлтүүдийг бүгдийг өөртөө шингээгээ дээшээ оргилж гарч ирээд ингэж ийн гэдэг бол туулах зам хол байх тусмаа л тэнд бол байгалийн эрдэс одоо олон юмар баяжих нь их өндөр юм байна та гэж би зүгээр энгийн логикоор бид зүгээр тэгж бодчихлаа. Тийм байна шүү дээ. Тий. Тэг ямар ч сан бол Монгол орн бол өөрөө бас их энэ байгалийн тогтоц за энэ эмчилгээний зүйлүүд бол их өндөр юм. Тэгээд манай одоо ард иргэд маань ч гэсэн бас эндээ их сайхан сүсгтэй одоо эндээ бол бас их эмчлүүлэх туртай байдаг. Тэгээд энэ болгоныг та бүхэн одоо орчин цагт шинжлэх ухаанаар судалгааг нь гаргаад тогтоогоод үр дүнгийн тооцож өгч байгаа та одоо хамт олонд бол би бас талархаж байна. Яагаад талархаж байна гэхээр энэ зүйлүүд судлагдчихэд нотлогдчиж ганцхан монголчууд биш нөгөө гаднаас олон жуулчд ирэх бүр эрүүл мэндийн аялал жуулчлалын хэмжээнд төрөх юм чинь хамгийн гол нь үг түүх ярих нэг өөр нотлогоо судалгаа ярих нэг өөр тэгэхээр бол энэ зүйлүүдийн танаа хамт олон та бүхэн бас хийж байгаад бол би бас совьёосаа талархаж байна. Тэгээд бас миний магадгүй энэ ойлын аршинтай холбоотой зүйл астмтай холбоотой зүйл дээрээс танаас асууж хэмжээгүй за бас энэ ард иргэд бол энэ зүйлийг мэдэх ёстой шүүгээд бас магадгүй бодож исэн зүйлээ үл одоо бас танд одоо сүүлийн хормог бас үлдээж байна. За тийм маш одоо нөгөө үг түүхээ бид нар мэдчихэж л улам урагшлна гэдэг санаа тий.
За тэгээ ер нь одоо яг нэг бидний амьдрал дээр одоо астмтай хүмүүсүүдийн хамгийн их одоо доголдоод ер нь алдах гад байдаг зүйл маань бол эмээ яралтай үед хэрэгэлдэг эмээ та заавал хэрэглээрэй. За тэгээд энэ маань болохоор одоо удирдамжин дээр бага тунтай кортикостероид буюу дааврын бэлтгэл агуулсан гурсан хоолой тэлэг хэмээн найрлагатай юм хавсарсан юм байгаа. Тэгэхээр тэр эмийгээ та бити мартаарай, биедээ авч аваарай. Тэгээд энэ маань одоо хуучин астмтай хүмүүс маань бол сальбутамол гэдэг фентолин гэдэг зөвхөн саба гэж ярьдаг тийм. Богино үйлдэлтэй юм хэрэглээд яваад байдаг. Тэгээд энэ маань болохоор хуурамч сайжрлыг үүсгэж байгаа. Зөвхөн шинж тэмдгийг бууруулж байгаа. Тэгээд шинж тэмдэг буурчаад явахаараа хүмүүс маань өөрийгөө идэгцэн гэж ойлгоод улам төөрөгдөлд орт юм байна л да. Тэгэхээр одоо болохоор удирдамжин дээр та бүхэн тэр бага тунтай гормоныг агуулсан эмийг хэрэглээрээ сороорой. За тэгээд нийт сорж байгаа хүмүүс маань эмээ ер нь бол 50-60% нь буруу сордог гэж үздэг. Тэгэхээр энэ дээр яах вэ гэхээр одоо уламжлалтын эмчилгээнд явж байгаа хүмүүс маань за би одоо эмээ уунаа тий балгаагаа өмснөө халаанаа даарахгүй гэл ингээд айгүй гоё ингээд нөгөө бие сэтгэлээ бэлдэж одоо аршаандаа очихдаа хүртэл бие сэтгэлээ бэлдээд ингээд очихороо нөгөө эм аршаа маань бүх эд эсэд маань орчиж үйлчлдэгтэй адилхан одоо яг манай Европын эмүүдээ уухтаа эмээ сорохдоо яг тийм байдлыг өөртөө үүсгэж им маань одоо эс суулганд арьс маханд наршаан болон шингэх болтгой гэдэг үг чинь маань бол бас учиртай үг байна шүү дээ. Тэгээ яг тэрэн шиг манай астмтай хүмүүс маань тэр арисол имээ хэрэглэхдээ маш зөв хэрэглээрээ сэтгэл санаагаа төвшин болгож амьсгалаа сайхан гүйцэд гаргаад имээ гүйцэд уушгийнхаа гүн рүүгээ татаж сороорой. Энэ маань одоо тэр таны гурсан хоолой дээр явж байгаа үрслийг намжааж өгч байгаа тий. За тэгээд үрслийг намжнаа гэдэг маань бол дараагийн сэдэрлийг холтгож өгч байгаа. Сэдэрл хол байна гэдэг нь таны амьдралын чанар сайн байна гэдэг тий. За энэ. За нөгөө талаараа яг манай хөтөлбөрт явсан хүмүүс маань бол аршааныхаа гамыг бариад энэ эмчилгээг улам үр дүнтэй шүү гэдгийг одоо өөр бусад одоо адилхан өвчтөе хүмүүсүүдэд те өвдөж авсан хүмүүсүүдэд үлгэрлэж харуулахын тулд одоо гамаа сайн бариарай. Эмээ зөв хэрэглээрэй. Өөрийнхөө боловсролыг улам сайжруулаарай гэдэг л гол одоо мэдээллийг өгмөр байна да. За баярлалаа. Тэгээ би бас таны ярианаас энэ одоо ярилцлагыг хийж явахдаа мэдээж нөгөө арга бүлэг хоршиж байдаг те яг тэрнтэй адилхан одоо Европ эмчилгээгээ одоо яг зөв зохистой эмчийн зааврын дагуу удирдамжийн дагуу хэрэглэхийн хажуугаар одоо бэлэг гэх юм да тий бэлэг тал буюу уламжлалтын бас энэ зүйлүүдийг хоршуулад явах юм бол таны одоо энэ сэтрэл багасах амьдралын чанар чинь сайжрах юм байна шүү гэдгийг л бас үзэг сонсогчд маань бас сайн ойлгоосаа гэж бодож чинь. Тэгээд энэ хөтөлбөр маань бол тогтмол явж байгаа байх тий. Тэгээ одоо 1-2 сард яваад тэгээд ер нь байдлаасаа болох байхаа. Ямар ч байсан бол одоо нэг 5-6 ээлжийг л явуулнаас нь төлөвлөгөөтэй байгаа. За баярлалаа. За тэгээд энэ удаагийн дугаар дээр шаргалжуутын аршаан одоо эмчилгээ. За тэн дундаа бол астмын үеийн одоо сэдэрлийг хэрхэн бууруулж байгаа вэ гэдэг талаар бол ярилцлаа. Ингээд захин эмчийн подкаст энэ төрөйд өндөрлж байна. Дараагийн дугаар хүртлээр түр баяртай.